Арай мэнд ирэх үзэгчтэй. Хөтлөгч өнөр хоёр миний бие та бүхэнд зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийг хүргэж байна. Манай нэвтрүүлгийн даалгаврууд 7 хоног тусам хүндэрсээр байгаа. Энэ 7 хоногт ч гэсэн мөн адил зүүн бэлгтүүдийн минь 2 хүндхэн даалгавар хүлээж байгаа. Ингээд өргөжлөлөн зүүн бэлгчтэй хамтаа сорьцгоё. Нэвтрүүлгийн оролцогч Мөрөдө тоглоомны ертөнцөөр аялах болно. Хар өнгөтэй зураг үзрэмж. Тэнд аз туслах уу? Эсвэл өөрсдийнх нь зүүн бэлэг туслах уу? Годомжин төлхөх хүмүүс дундаас хууль зөрчил хүчийг илрүүлэх байна. Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлэгтэй хамттайгаарай. Зүүн бэлгчид бол далдыг харж ирээдүг мэдрэх ёстой. Тэгвэл тэд яагаад суглаа суглаж эсвэл казинод очиж тоглодгүй юм бол? Үүнийгээ тэд нэг л үгээр тайлбарладаг. Бохор мөнгө зүүн бэлэг хоёр хамтдаа байж болохгүй гэж. Харин энэ удаад бид зүүн бэлгчдээр мөрөдө тоглох гэж гэсэн нэгэн сонирхолтой даалгавраар сорж үзэх болно. Энэ даалгаврыг сайн гүйцэтгэсэн оролцогч надтай хамт Лас Вегас явахыг ч үгүйсэхгүй юм аа. Ингээд даалгаврууд авч үзцгээе. Зүүн бэлэгтнүүд мөрөдө тоглоомын ширээний ард суух болно. Тэдний өмнө 32 ширхэг хөзөр тавих бөгөөд эдгээр хөзөрнүүдээс 5 хөзрийг сонгож зөв дүрслэн хэлэх ёстой. Дэлхийн томоохон казинод хөзөр уншдаг хүмүүсийг оруулахыг хоригдсон байдаг гэсэн яриа байдаг. Тэд зүүн бэлгийн чадвартай болоод хөзрийг уншдаг уу? Эсвэл математик гаргалгаагаар хөзрийг зөв нэрлэдэг үү гэдгийг мэдэхгүй. Харин зүүн бэлэгтнүүд өөрсдийн зүүн бэлгээр хөзрүүдийг араас нь уншиж зөв дүрслэн хэлэх ёстой. Энэ бол хүн сорилтуудын нэг. Хөзрүүдийг маш сайн холж, дурын 5 хөзрийг гаргаж ирж байгаа тул энэ даалгаврыг тааж хэлэх ямар ч боломжгүй болгож байгаа. Энэ даалгаварт жинхэнэ зүүн бэлгэл тэдэнд туслах болно. Энэ удаагийн даалгаврыг мэргэжлийн дилер РК хөтлөн явуулах болно. Тэрээр зүүн бэлэгтнүүдэд зал хэрэглэх ямар ч боломж олгохгүй. Өнгийг зөв хэлсэн тохиолдолд 10 оноо, дүрсийг зөв хэлсэн тохиолдолд 5 оноо, харин хөзөрний зургалыг зөв дүрслэн хэлбэл 5 оноогоор дүгнэх бай. Нэг хөзрийг зөв таавал 20 оноо, 5 хөзрийг зөв таасан тохиолдолд 100 оноогоор дүгнэх болно. Эхний оролцогч сайн хүү. Тэрээр дурын 5 хөзрийг сонгох болно. Эндээс та 5 карта заана. 5 тий. Эхний хөзөр цэцгийн 8. Дөрвөлжингийн боолч юм шиг, хатан юм шиг. Хоёр дахь хөзөр дөрвөлжингийн 9. Бондын болох уу? Бондын болоо. Гурав дахь хөзөр гэлийн боол. Гэлээ ар байж магадгүй. Дөрөв дэх хөзөр дөрвөлжингийн 10. Цэцгийн 10 юм шиг, 7 юм шиг. 21 л. Тав дахь хөзөр гэлийн 8. Ямарсан. Улаан л модон хатан матан гэж юм. Сайн хүү энэ даалгаварт ердөө 20% амжилт үзүүллээ. Нэвтрүүлгийг дэмжигч Зүгий хаус. Дараагийн оролцогч хос 2. За таньс картас 5. Эхний хөзөр гэлийн боол. Хар гэл тэгээд энэ энгийн хүн болохгүй. Энгийн та 9 л байх. Хоёр дахь хөзөр цэцгийн 7. Дөрвөлжин л баг. Дөрвөлж. Хатан байж магадгүй. Дөрвөлжин хатан. Дөрвөлжин хатан.
3 дахь хөзөр гэлийн ноён. Бундангийн 7. За үнэн. Хараад байна. 4 дахь хөзөр дөрвөлжингийн боол. Лам аа. Дөрвөлжлөх. Дөрвөлжингийн юу? 9 л аа. За өнгийн орсон зөвлөлээ. Энэ ставлам аа. Сүүлийн хөзөр дөрвөлжингийн 10. Бундан энэ бол бундан баг. Бундын бол Давлаа гэдэг зөвлөлээ. Хос хоёр 30% үзүүлэлттэй боллоо. Нэвтрүүлгийг дэмжигч Зүгий хаус. Лам насан жаргал даалгаврыг гүйцэтгэх болно. За лагарт суу. За энэ карт. Эхний хөзөр гэлийн ноён. цэцэг тоо үзэр. Тоо зөрөө. За картыг илгэлээ. За та өнгийн орсон зөвлөлээ. 2 дахь хөзөр цэцгийн ноён. Энэ улаанг. За улаан. 3 дахь хөзөр гэлийн 9. За энэ улаанг. Улаан гоо тэ. 4 дахь хөзөр цэцгийн 10. За улаанг гэжтэй. За сүүлийн карт. Сүүлийн хөзөр дөрвөлжингийн 9. Улаанг гэжтэй. Зург үзэр. Лам насан жаргал 25% оноо авлаа. Том карта. За энэ карт. За хамгийн захирал авч. Эхний хөзөр гэлийн 10. Энэ улаан гээл. Улаан гоо тэ. Тэ тоо үзэр. Хоёр дахь хөзөр цэцгийн 9. Энэ нас л улаан гээл. Тоо үзэр. Наарч та тоо гэдэг юм зөвлөж байна. Өнгийн мөрөлж байна. За дараагийн 3 дахь хөзөр цэцгийн боол. За цэцэг гээл. Читэй. тийм тоо үзрүү зураг үзрүү. Ноён үзэрлэгт. Боол үзэр байна. 4 дахь хөзөр бундын 10. Хүн Өнгөн хар өнгөтэй. Тэ. энэ улаан үзэр. Сүүлийн хөзөр бундын 7. Дөрвөлжин. Хөрүүлж байна. Тоо үзрүү зураг үзрүү. Тоо үзэрлэгтэр нөө хүн үзэрл харагдана. Хатан үзэрс. Тоо үзрүү. Тоо үзрээс. Алтан гэрлийн амжилт 30%. Дахин сануулахад оролцогчид өнгийг зөв хэлсэн тохиолдолд 10 оноо, дүрсийг зөв хэлсэн тохиолдолд 5 оноо, харин хөзөрний зурглалыг зөв дүрсэн хэлбэл 5 оноогоор дүгнэх ба, нэг хөзрийг зөв таавал 20 оноо, 5 хөзрийг зөв таасан тохиолдолд 100 оноогоор дүгнэх бол. Сануулж хэлэхэд үзрийг юус жирийн дэр сүндэрлэхгүй. Дээр нь мэдэрч болно. Даалгавар гүйцэтгэх ээлжид оролцогч дашторч. Энэ үзрүү тэ. Эхний хөзөр дөрвөлжингийн 9. Гэлэх юм уу явах юм. Тэрээр хар хөзөр гэж андуурсан. 2 дахь хөзөр цэцгийн 8. Гэл бах. Гэл үзрүү. Тоо үзрүү зураг үзрүү. Хатан байж магадгүй. За тэгэхээр Өнгийн хар гэж зөв хэлсэн ч дүрслэлийн буруу хэллээ. 3 дахь хөзөр цэцгийн 10. Эндээс дөрвөлжинтэй л байтал юм. Ашаан. Улаан өнг гэж буруу мэдэрсэн. 4 дахь хөзөр бундын боол. Ерөнхийдөө бондон байж магадгүй. Боол мол гэж боол тэ. За тэгэхээр. За сайн.
5 дахь хөзөр гэлийн 8. Харамгүй ч юм. Харамгүй тий. Харамгүй. Гэлүүд зүгээр. Гил байгаа. Тамга гэж боддог. Тамга гэж магадгүй. Тамгалах гэж бодож юм да. Энэ удаад дашторчийн үзүүлэлт 45%. Нанчин иш хөзрүүдийг нэрлэхээр ширээний ард байрлаа эзлээд байна. Эхний хөзөр гэлийн хатан Цэцэг үзэр юм да. Зүгээрөө. Тоо үзэр хай. За төдлийг тарна. Хоёр дахь хөзөр улаан бундангийн 8. Бунд үзэр юм да. Бонд зүрөө. Бас л тоо үзэр. Зураг. Тоо үзэр л ах. За тоонд хэдийн тоо. 9-ийн тоо юм. За төдлийг чинь. 8-д. 8-тай үжээ. 3 дахь хөзөр бундын 9. Ахин бунд үзэр. За тоо зүрөө зураг зүрөө. Дахиад тоо үзэр. Хэдийн тоо. 9 ба. За төдлийг тарна. Бундын 9-ийг зөв хэлсэн, баялсандаа болоод чирээгээ цогсноос дараагийн хөзөр эргэсэн. Тиймээс 4 дахь хөзрийг дахин сонгосон. За сүүлээр каст. Чиний нүд энэ өнгийг харсан тийм ээ. Шилбэрийг харсан уу? Бүгдийг харсан. Дөрвөлж үзэр. Боод үзэр. За төдлийг тарна. 4 дахь хөзөр улаан дөрвөлжин боол гэж хэлсэн. Асуулттай. За сүүлийн карт. 5 дахь хөзөр дөрвөлжингийн 9. Энэ хар үзэр ороод ирэх юм. Хар үзрүү тий. За нэгэд тарна. Төдлийг. Хааслаа. Нанчин иш 70% үзүүлэлттэй. Эхний хөзөр бундын ноён. Бундан. За бондоо үзэр. Тоо үзрүү зураг үзрүү. Зураг. За зураг үзэр. Ямар үзэр? Ноён. Бондоо гэсэн үг. Тий, За ноён. төдлийг тарна. 2 дахь хөзөр бундын боол. Бундан. За бондын тоо үзрүү зураг үзрүү. За зургаар л хэлээ та. За зураг. Бондын ямар үзрүү? Хатан. За Лэлтэн. төдлийг тарна. Амжилттай. 3 дахь хөзөр цэцгийн 7. Цэцэг. Хар тал. Хар. Гэл. Гэлөө тий. Аймаа шишин тол юм шиг байна. 4 дахь хөзөр гэлийн 10. Гэл. Гэлөө зуруу тий. Тэ. 8 сарвтал. Тэ нэг 10 үзэл. За төдлийг. За 5 дахь хөзөр цэцгийн 9. гэлөө. Төдлийг тарна. Оюун чимэг одоогоор хамгийн өндөр үзүүлэлт буюу 85% амжилттай. Нэвтрүүлгийг дэмжигч Зүки хаус. Харин дараагийн оролцогч мөндөө ямар амжилт үзүүлэх бол За карта заана. За энэ хамгийн цагийн. За тиймээс. За энэ дулаан байгаа юм шиг. Улаан өнгөө тий. За энэ хамслаа хараа. За эхний хөзөр гэлийн ноён, 2 дахь хөзөр дөрвөлжингийн боол, энэ улаан баг. Улаан өнгөө. За улаан өнгө зүг байна. Одоо та бондон дөрвөлж юм. Дөрвөлж юм шиг байна. За дөрвөлж дээ. Тоо үзрүү зураг үзрүү. Таа үзрэх шүү. Тоо үзрүү. Хэдийн тоо. 7 юм болов. гурав дахь хөзөр дөрвөлжингийн ноён, Энэ улаан юм шиг. За улаан өнгө зүг дөрвөлж нөө бондно. Бас л дөрвөлж юм лөө. За тоо үзрүү зураг үзрүү. Хатан баглаа да. Дөрвөлж гахтан сүг. Тий. За үлцээр нь харах ч гэнэ. Хар үзэр тий. За уучлаарай. Улаан. За дөрвөлтийн хар үзрүү. Тийм ба. Энэ хараач. За уучлаарай. Улаан. За сүүлийн 2 хөзрийг хар хөзөр гэж үзсэн боловч хоёулаа улаан өнгөтэй байлаа. Мөндөө 35% үзүүлэлт гаргалаа.
Нэг тадарцгаа. Дундаас нь эхэлчихв. Сүүлчийн оролцогч Ган Чимэг тэрээр огт хөзөр мэдэхгүй гэдгээ хэлсэн. Эхнээсээ хөзөрнүүдэд буруу нэрлэж эхэлсэн. Хар өнгөтэй. Хар өнгө тий. Тий. За тэр болоо өнгө. Энэ болоо. Өнгө тий. За тэр хар өнгө. Стохотер ташд мэдгүй хөзөрдөг. Болоо. Өнгө. Стохотер нэр мэддэг. Мэдгүй. Хөзөрнөөс угаас авшилтаа. Энэ бол амин хар. Энэ юу? Илүү. Тэ харж. Илүү зүрх тий. Тав зүрх, зураг зүрх. Зураг гэхэр чи хин тий. Тав зүрх тий. За тав ямар тав? Илийн ямар тав зүрх? Нэмэн тий. Тэр. Эхний дөрвөн хөзрийг бүгдийг нь буруу хэлсэн. Харин хамгийн сүүлийн хөзрийг зөв хэлсэн. Оролцогчдыг хөзөр олох даалгавар дээр үндэслэн оноогоор жагсааж үзвэл хамгийн өндөр үнэлгээг энэ удаад оролцогч Оюун Чимэг үзүүллээ. Зүүн бэлэг бол мөрөөдөө тоглоом болон мөнгөтэй хязгаар шамт байх ёсгүй зүйл. Мөнгө хөөсөн зүүн бэлэгчид чадвар алддаг гэдгийг манай төрөлд орж ирсэн шилдэг зарим нэгэн оролцогчдоос харж болдог. Харин одоо зүүн бэлэгчид бидэнд хууль зөрчигчийг олж өгөх болно. Гэлээ салон Солонгос, Хятад, Япон улсын дээд зэргийн чанартай бүх төрлийн бүс бараа болон туслах материалын хамт бөөний үнээр худалдаалж байна. Мөн манай салон мэргэжлийн гоо сайхан өсчин маникюр болоод хувцас захиалгын үйлчилгээг үзүүлнэ. Утас 99198820. Хаяг 13 дугаар хорооллын ногоон төгөл хотхонд 78 дугаар байрны 1-р давхрын үйлчилгээний төвд байрлах Гэлээ салон. S Furniture 24 каратын алтан бүрмэл нэхлэн сонголт тавил таны нэр хүндийн баталгаа. Open. Heck yeah. Think I can rock it? I like that, yo. No doubt. Hey. Yeah. Yeah. Come on. Watch out. Y'all just y'all dance. Crazy, do the mambo like a crazy with a hey mambo, mambo Italiano, hey mambo, mambo Italiano, go go go, you mixed up Siciliano con los terroristas.
Men's Collection Shop. Европ гүсүмдэ итгэмээргүй амьдралыг зардаж байна. Everyday shopping key. S Furniture 24 каратын алтан бүрмэл бэлгийн сонгодог тамил таны нэр хүндийн баталгаа. Got you open. Heck yeah. Think I can rock it? I'm like that, sure. No doubt. Hey! Yeah! Yeah! Come on. Watch out! Y'all dance! Цүкий хаус та манайд хүрэлцэн ирснээр Монгол ардын болон олон үндэсний шилдэг бүрэн бүтээлийн ариун баялаг уран сантай сарны чулуу чуулгын шилдэг бүрэн бүтээлүүдээс сонирхож Цүкий лаунж ресторанд тэмдэглэлтүүд ажиллагаа хүлээн авалтыг хийн мартагдашгүй мөчүүдэд өнгөрүүлээрэй. Мөн та манай Paddy's Irish Pub зочлон дээд зэргийн Европ болон үйлчлүүлэн чөлөө цагаа тухтай орчин цаатан сувгийг урьж байна. Танд бид Цүкий катерингийн үйлчилгээг санал болгож байна. Цүкий хаус та бүхнийг урьж байна. Men's Collection Shop. Европ гүсүмдэ итгэмээргүй амьдралыг зардаж байна. Everyday shopping key. Цүкий хаус та манайд хүрэлцэн ирснээр Монгол ардын болон олон үндэсний шилдэг бүрэн бүтээлийн ариун баялаг уран сантай сарны чулуу чуулгын шилдэг бүрэн бүтээлүүдээс сонирхож Цүкий лаунж ресторанд тэмдэглэлтүүд ажиллагаа хүлээн авалтыг хийн мартагдашгүй мөчүүдэд өнгөрүүлээрэй. Мөн та манай Paddy's Irish Pub зочлон дээд зэргийн Европ болон үйлчлүүлэн чөлөө цагаа тухтай орчин цаатан сувгийг урьж байна. Танд бид Цүкий катерингийн үйлчилгээг санал болгож байна. Цүкий хаус та бүхнийг урьж байна. Гэлээ салон Солонгос, Хятад, Япон улсын дээд зэргийн чанартай бүх төрлийн бүс бараа болон туслах материалын хамт бөөний үнээр худалдаалж байна. Мөн манай салон мэрэгжлийн гоо сайхан өсчин маникюр болоод хувцас захиалгын үйлчилгээг үзүүлнэ. Утас 99-88-20. Хаяг 13 дугаар хорооллын ногоон төгөл хотхонд 78 дугаар байрны 1-р давхрын үйлчилгээний төвд байрлах Гэлээ салон. Удамжаар холхих олон 10 хүн дунд сайн хүн ч яваа, муу хүн ч яваа. Гэхдээ эдгээр хүмүүсийг гаднаас хараад дүгнэх боломжгүй. Могоон ирээн гаднаа, хүний ирээн дотроо гэж. Харин зүн бэлэгтэн хүн телепатийн чадвар буюу хүний бодыг унших замаар хүмүүсийг хэн хэмбэ гэдгийг бидэд тааж чадна гэж үздэг. Тийм боломжтой үгүйг дараагийн даалгавраараа сэрж үзэх болно.
Энэ удаагийн даалгаврыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газартай хамтран хийх болно. Бид гар буу болон хар тамхи бэлдсэн байна. Эдгээр зүйлсийг бидээ авч явна гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл байна. Тиймээс бидээ зөвшөөрдгөө галт зэвсэг болон хар тамхи авч яваа хүнийг саатуулан арга хэмжээ авдаг. Өөрөөр хэлбэл бидээ хар тамхи болон гар буу авч яваа тохиолдолд хууль зөрчигч болно гэсэн үг. Бид зумбилэгтнүүдийг сорихоор 2 орлон тоглогч бэлдсэн байгаа бөгөөд энэ 2 залууг гаднаас нь харахад хинч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй. Нэгэнд нь гар буу, нөгөөдөгт нь хар тамхиг өгөх болно. Галт зэвсгийг зураг авалтын өмнө ямар ч аюулгүй болгож бэлдсэн байгаа. Ингээд энэ 2 залууг гудамжаар олон хүмүүсийн дунд алхуулах бөгөөд оролцогчид энэ 2 хүний аль нэгийг олох ёстой. Эдгээр олон хүмүүсийн хэнд нь хууль бус эд зүйл байгаа вэ? Зумбилэгтнүүдэд хугацаа тунд авч байх нь ойлгомжтой. Хажуугаар нь өнгөрч явахаас өмнө бидэнд бэлтгэх ёстой. Харин түүнийг манай 2 цагдаа зогсоон шалах болно. Сануулхад манай 2 цагдаа одоогоор манай 2 ордон тоглогчийг огт мэдэхгүй байгаа. Даалгавар гүйцэтгэхээр оролцогч Алтан гэрэл. За санаа. За ингээд манай нэвтрүүлэг нь одоо бидээ хууль бус эд зүйлс авч явах хүнийг одоо илрүүлэх та шаардлагатай болчоод таныг олж өгч туслана уу гэж хүсэж байна. За эрэгтэй хүн байгаа. Цамцан гэвэл цайвар гэхэд арай цаохордуу тий. Цамц нь бол цайвар дөө цаохор 20 гаруй насны тийм ээ. 25-аас доош насны болов гэж бодож байна. Намхан нураатай ТV хэрэгтэй юм байна. Алтан гэрэл бидний хайж байгаа хүн эрэгтэй, 20 дөнгөж гарч байгаа. Намхан дуу нуруутай, цайвар царайтай гэж дүрстэн хэлж чадсан. Харин хүнээ зөв болж чадах уу? Хууль зөрчигч түүнийг чиглээд явж байна. Тэр цаахал цамцтай. Тэр залуу яа. Тиймэрхүү тийм энергитэй. Тэр залууг шалгах. 60 30 За тоглож. За тэр хойшоо тэтэд өрөө явж байгаа хар дугуй малгайтай тэр 5 гушуу хэлбэртээ саарл малгайтай замтай залуу шалгая. Алтан гэрэл гэмт хэрэгтнийг хар малгайтай цамцтай залуу гэж заасан. Энэ дагуу манай 2 цагдаа уг залууг саатуулсан юм а. Үйлчлээ. Таныг би шалгах шаардлагатай байна. Тэгээ бичлэг юм сүртэй. Ингээд хөлөө алцаах гэсэн. Хөлөө алцаа. За ингэж шалгах шаардлагатай ойлгосноо. За төрөний үнийг аваад очиж шүү. Бид ингээд нэвтрүүлэг хийж байгаа. Гэмтрэлтний хайж байгаа учраас мэдгүй ш мэдрээд хин гэмтрэлтэн байж мэдгүй учраас өөрөөс байж болшгүй үний ядлгыг шалгаж байгаа тийм. За уучлаарай. Өөрчлөлт өгсөн. Тийм. Ямар ч юм асуудал. Харин энэ залуу ямар ч асуудалгүй байсан юм. Зумбилэгтэн алдаа гаргаж гэмгүй хүнийг гэмтэн болгосон юм. Ямар ч байсан нэвтрүүлгийн багийн зүгээс энэхүү залуугаас дахин уучлалтгүй. Нэвтрүүлгийг дэмжигч Цүки хаус. Гэмт хэрэгтэн олох оролдлого хийхээр оролцогч мөндөө хүн хөлгсөн гудамжинд хүрдсэн ирээд байна. За сайн байна уу та? За бид нар сэжигтэй гэмт хэрэгтэн хууль ёсоор авч явж байгаа юмыг та тэр үний өнгөтрхийн тодорхойлж өгнө үү? Хууль ёсоор. Ямс нэг эрэгтэй хүн л байгаа гэж байна. Ямар насны ямар говц моцтой дүрдэрхтэй юм байна? Цүнхэн мөнхтэй цүнхэнтэй хэлсэн бас гэж ойлгох. Оролцогч мөндөө цүнх хүрсэн залуухан ихтэй хүн байх ёстой гэж манай нэг ордон тоглогчийг зөв хэлсэн. Түүнд хууль зөрчигчийг олоход багахан хугацаа өгөгдсөн байгаа. Энэ шил орчих шүү. Хаашаа. Бүх орчлоо. Төрөн дэлгэтэл та залуу гэсэн шүү дээ. Харин тэр сайн явахаар мэдэрчсэн юм болохоор бүх орчлоо. Ийшээ орчих шиг боллоо. Эний хэлсэн залуу биш үү? Ямарсан энэ ийшээ орчлоо гэж бодож байна та. Тэгж л ойлгож байна.
Сая тийш орчих болох. Орчих да. Тэгээд нэг хүүхэд харахстай. Харахстай хүүхэ. Нороо өндөр дөрөө ямар урт төстэй хүүхэн гэж бичлэж байгаа. Харамсалтай нь мөндөө өөрийн дүрснэ хэлсэн хүнээс огт өөр эмэгтэй хүнийг зааж алдаа гаргалаа. Сайн хүү хууль зөрчигчийг олж чадах болов? За сайн байна та. За бид нар ингээд бидээ хууль бус зүйл авч яваа хүнийг хайж ирэн зориулж байгаамаа. Энэ хүнийг та одоо олж өгч туслана. Намайг юу нөхөр нэрхтэн юм байгаа. Тэгээд юм. Их л тийм зөвлөхөнтэй айгуу тийм нэг тийм харамалаа өмсөж юм шиг гүйтчих айгуу тийм энерги сайтай ч юм уу тийм залуу юм байна. Тэгээд бас эзэлсэн юм бол баруун талынхаа тийм юунд нэг өмднийхээ доод хэсгийн ч юм уу ингээд эзэлсэ хийцэн. Сайн хүү хүнээ дүрслэхдээ ч буруу хэлж хууль зөрчигчийг зааж өгч чадлагүй хажуугаараа өнгөрүүлсэн юм. Дараагийн оролцогчид ч буруу хүнээ зааж байлаа. Бордоо тийм цайвар борд царайтай хүн. Цайвар. Тийм, дуун зүргийн өрөөтэй. Саар л хувцтай л байх шигсэн да. Саар л үүтэй. Хувцтай. За. Сэтгэн малгатай л юм байна. Тарган дөө. Яг махлагтай. Инглиш мэдэрдэг. За цаг дууслаа. Та хүнээ олж чадсангүй. Бид ирцээ. За. Энэ саалцлаа. Өнөө та. Таашаал. Бах. Заасан байна. Лавлэр гэдэг. Ихо зүмэдлээ тавьсан. Бид нэг сэжигтөний хайж байгаа. Тэгээд өөр ишмэс бодож үзэх биш юм байна. Уучлаарай гэдэг чөлөөг утсан уучлаарай. Энэ хүн даалгавар байх нь ойлгомжтой. Гудамжаар яваа энэ олон хүний хүнд нь хууль бус зүйл байгааг зааж хэлнэ гэдэг амаргүй. Дээрээс нь зүн бэлэгчдэд энэ даалгаврыг гүйцэтгэхэд 3-5 минут өгөгдөж байгаа. За ерөнхийдөө бол нэг эрэгтэй хүн л гэж мэдэрсэн дээ. Эрэгтэй хүн л жоо өндөрхөн тийм бордоо царайтай юм эсвэл тийм нэг ямар ч нэг гайгүй тийм цайвар бор царайтай л тийм эрэгтэй хүндэл явж байгаа гэж л. Гэхдээ энэ дотор энэ юмд нь байна уу эсвэл тэр нэг юм барьсан байх хэрэгтэй эсвэл тийм хүндэл. За яг говцны тодорхойлсон. Ерөнхийдөө бол Джейсон хүндтэй. Дараагийн мэдээлэл хөрөлцөгч Дашторч хууль зөрчигчийг зөв дүрснэ хэлсэн. Харин олох болов?
мөрчиг боллоо доо. Мөрчиг боллоо. Ямар шугам байсан? Төрөний ийш нэг ингээ зөрөөд явдаг нэг шорттой бодоологтой зал байсан шүү дээ. Зөрчлөл гэж л бодож юм. Дашторч хүнээ зөв мэдэрсэн ч өөртөө итгэлгүйгээс хажуугаар өнгөрүүлсэн. Түүнийг аж тэрээр өөрөө мэдэж байлаа. Дараагийн оролцогч Зайрын хос хоёр хууль зөрчигчийг олж чадах уу? Зүүн бэлгийн тулааны ээлж даалгавраар бид хууль бус эд зүйл нуусан хүнийг олох даалгаврыг бэлдсэн байгаа. Харамсалтай нэг нь ч хууль зөрчигчийг олж чадаагүй байна. Бидний бэлдсэн даалгавар хүнд даалгавар байсан уу? Эсвэл манай оролцогчид сул байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Харин одоо даалгавар гүйцэтгэхээр Зайрын хос баяр урт цагааны гудамжинд хүрэлцэн ирээд байна. За бид нар ингээд бидээ хууль бус эд зүйл авч яваа хүнийг одоо 90 сар үржиж хайж байгаамаа. Энэ хүнийг олоход та олж өгч төслөнө. Өндөрдөө тийм шар царайтай тийм дээгүүрээ тийм малгай тавив. Зайрын хос хоёр нэг хүн дээр эргэлзэж зогссон. Энэ үед нөгөө хүн ихээхэн гайхшилсан. Тун удалгүй хажуугаар нь явж байсан бидний бэлтгэсэн орлон тоглогч залуу руу тэнгэргээ дэлсээр ойртон очсон юм а. За 60-31. Бид орлон тоглогчдоо олдсон тохиолдолд зүхтагаараа гэж хэлсэн байсан юм. Харин манай 2 цагта орлон тоглогчийг огт мэдээгүй байсан тул хос хоёрын заасан хүн зүхтахад сандарсан боловч тун хурдан барьж авсан юм а. Хууль зөрчигчийг барьсны дараагаар ойр хавьд явсан хүмүүс сонирхон ирж эхэлсэн юм а. Зайрын хос баяр хууль зөрчигчийг одоогоор олж чадсан ганц хүн болоод байна. Сүүлчийн оролцогч Ган Чимэг хууль зөрчигчийг олох орлого хийхээр хүрэлцэн ирж байна. За сайн байна уу та? За энд хууль ёсоор юм авч явж байгаа гэмтэрхтэн бид нар ерэн сурчилж байгаа. Та тэр үнийг өнгө төрхийн тийм ээ би одоо тэр юм тодорхойлож өгнө. За. Дуун зэргийн нуруутай, бор царайтай, цэнхэр өмд цайвар хөхтөр өнгийн цамцтай эрэгтэй хүн байна. Залуу. Дундорч нуруутай гэсэн үү? Тий. За та чарайхан хүрээ гүнстэй. Хүрээ гүнстэй. Сүүлчийн оролцогч Ган Чимэг дээр манай орлон тоглогч 2 залуу хамтдаа явж байгаа. Өнгөрчлөө гэнэ. Ямар хөстэй юм бэ? Цэнхэр өмдтэй. Ганцаараа явж байгаа юм уу? Олуулаа явж байгаа юм уу? Ганцаараа. Ганцаараа. Зэрэг юм байна. Яг аллаар ч өнгөрсөн. Энэ талаар. Сая таны хэлэх юм өнгөрсөн үү? Яг хэлэх юм өнгөрчихлээ. Энэ удаад Ган Чимэг алдснаар
хууль зөрчигчийг олох даалгаврыг нэг л хүн гүйцэтгэж чадлаа. Нэвтрүүлгийг дэмжин ажилласан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хэв журмын засгийн хамт олонд талархснаа илэрхийлье. Энэ удаагийн даалгавар хүндхэн байсан ойлгомжтой. Гэсээ эдэж бид өхөн хүндхэн сорилтуудаар зөвлөлтүүдийг соржиж тэдний чадвартай үгийг мэдж авах боломжтой. Нэвтрүүлгийн орлогч хос хоёр энэхүү даалгаврыг амжилттай сайн гүйцэтгэж чадсан. Даш доржийн хувьд хүнээ зөв таньсан боловч хажуугаараа өнгөрүүлсэн. Харин одоо зөвмөлөгчд маань энэ даалгаварт хэрхэн амжилт үзүүлсэнийг шүүгчд маань дүүрэх болно. Ингээ шүүгчдийн уралдаа давтамаар л. Зөөрөмөнд эрхэм шүүгчтэй бэдхэн зөвмөлөгчтэй цог 2 сар ихтэй даалгавруудаа явуулсан байна. 6 дугаар явлаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн бас мөн л адил нэг зөвмөлөгчний тодруулж нэг зөвмөлөгчний гэрт найруулах цаг хүрч ирээд байна. За ингээ эрхэм шүүгчтэй та бүхний саналыг сонсъё. Энэ 7 хоногийн шилдэг болон нэвтрүүлэг орхиж явах зөвмөлөгчтэй хэн байв? За энэ удаа золбоотоос эхлэе. Хүзэн дээр гэхдээ ер нь та бол бас хүзэн мүзрийг бол нэлээд мэдрээд байсан шүү дээ. Бас дараагийн удаа бол та бол үгүй тэгэхээр би ингэж бодсон. Зөвөр яг өнөөдөр зөвмөлөгч тулаанчд байна өнөөдөр энэ хүзрэн дээр бол зүгээр таарсан гэж үздэг. Бүгд адилхан. За. Зүгээр таасан. За хар. За яг энгийн бид нар тааж байгаа юм шиг явсан. Энэ дээр бол тэр нанчин иш. Нанчин иш хоёр дээр бол нанчин иш бол энэ дээр бол жишээлбэл 4 өнгийг таасан. Нэг хүзрийг бол өнгөтэй тоотой хилцсэн байж байгаа. Хос хоёр маань хосоо бол одоо энэ дээр нэг хүзрийг бол гацаагүй хэлсэн байгаа. Тэгэхдээ хосоо бол одоо энэ буун дээр жишээлбэл яг зэвсэгтэй хүнийг бол ганц илрүүлсэн бол одоо хосоо байж байгаа. За тэгээд миний бодлоор бол энэ 7 хоногийн одоо шилдэг зөвмөлөгчээр бол би одоо хос хоёрыг гэж одоо хүнтэй бол одоо үл итгэгч хүн шүү дээ гэхдээ бол одоо бол хос хоёр бол одоо надад бол итгүүлж чадлаа гэж бодож байна. За. За Бадарчгаа ер нь өнөөдрийн хоёр даалгавар ер нь ямар хуу даалгаврууд байв? Хүн даалгавар юу ер нь зөвмөлөгчдийн шанцыг шалгасан даалгаврууд чадв. Энэ бол одоо нэг их хүн даалгавар биш гэж би хөөдөө бодож байна. За энэ дээрээс нэг анзаараад хэлэхэд энэ дотроос энэ бөө нар болвол одоо хүзэрч юм уу тийм ээ? Энэ онц чухал биш юмдар болвол бөөгийн энэ эрдэнэ чадал болвол баг гардгүй л дээ. Энэ яг цаад зорилго нь бөө онц чухал юмдар л энэ юмнуудаа гаргаж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ болохоор жинкнээсээ нөгөө гэмт хэрэгтэн биш юм тийм ээ? Бөө хүзэр болвол зугаа чанарын ийм болохтой зэрэг энэ дээр бол энэ гэдэг таарах юм. За яг энэ дотроос бол хос хоёр бол гарцаагүй болсон. Тэгэхээр бол хос хоёр бол сайн байна. За мөндөө бол дөхүүлсэн. Эндээс энэ 7 хоногийн сайнаар бол хос хоёрыг одоо буу олсноор нь тодруулах саналтай байна. За энэ 7 хоногийн шийдвэр. За энэ 7 хоногийн шийдвэр бол хоёр шүүгчтэйгээ санал нэгтэй байгаа. Гэхдээ сая Бадарчгаа бол одоо буу судлаач хүн учраас бөө талаас нь бас ярьж ах шиг байна. За би бол энгийн хүн учраас бол одоо энэ даалгавруудыг бас тийм ч амар даалгавар гэж бодохгүй байна. Хүнд даалгавар. Годомжинд яваад зэвсэгтэй хүнийг тэ олон хүн дундаас олно гэдэг бол бас тийм амаргүй ажил. Тэг юуны төлөө эн чинь зөвмөлгийн тулаан билээ. Чин зөвмөлгийн тулаан гэдэг нэвтрүүлэг одоо тэмцээний тулааны гол учир нь бол зөвмөлгийн ажилтнууд хүмүүстэй даалгавар биелүүлэх ёстой шүү дээ. Энэ дээр тэг одоо жижиг юм дээр одоо ихгүйгээр төрхийн зүүн сонгороо тэр мэдрэмжээр өвдсараа ухамсараараа нэг бол хийх ёстой. За энэ 7 хоногийн шилдэг оролцогч хос хоёр. За би Бадарчгаас бас нэг зүйл тодруулчихмаар байна л да. Сүүлүүд бол Монголд бол маш олон үндэслэг хардаг хүмүүс бий болчихлоо. Энэ үндэслэг хардаг хүмүүс их олон болно гэдэг чинь бол би бодоод нөгөө хэрэглэгч байгаа учраас гарч ирээд байгаа л шүү дээ. Маш олон одоо Монголын ард түмэн бүгд их өсөлттэй болсон байна шүү дээ. Зүгээр гэр бүл болж чадахгүй. Заавал сайн өдөр харж гэр бүл болдог. Одоо сүүлд үсээд сууж чадах байсан. Заавал сайн өдөр үсээд савдаг ч юм уу тийм ээ. Ийм их өдөр болсон. Хоёр өдөр одоо хүнтэй ажил төрөл ярих гэж одоо болохгүй ч гэдэг шүү дээ. Хоёр өдөр ч юм уу өдөр ингээд одоо зөрүүдлээ ч юм уу тийм одоо муу өдөр ажил хийж болохгүй ч гэдэг юм уу. Ийм асуудлууд байгаад байгаа юм аа. Энийг одоо та юу гэж үзэж байна? Ерөнхийдөө манайхан бол ер нь сүүлийн нэг хэдэн зуун жилд ер нь тэг тусмаа одоо мэдээлэл хөгжсөн энэ цаг үед бол монголчууд бидний хувьд бол тууширч байгаа байдал бол хит их болсон. Тэгээ энийг бол одоо бас буруутгаад оржиж гэж болохгүй. Гэхдээ ерөөсөө хүмүүс бол дотоод өөрийнхөө сэтгэл нөгөө санаж явуул хөрөн садилж явуул үтнэ гэдэг шиг ийм том зорилго дотоод итгэхгүй сэтгэх хоёроор л урагшаа явах ёстой юм л да. Таны хувьд залбаатайхаа ус асуулгад юу өдөр өдөр хардаг уу? Ууч харддаг л байсан шүү дээ. Одоо тэгээд хүн бүхэн хараад их нь бас нэрээ болдгоо болов. Харахгүй бол төрүүлээ явчих юм болов гэж.
мэдхгүй өс засахад сайн өс засахад муу ийм өдрүүд буян гişгээр нь бүр валарна гэсэн янз янзын бичээд байна л дээ. Тэгэхээр одоо бас олонхийг дагаад бас өнөөдөр өс засахад ямар өдөр вэ гэдээ бас асуугаад байгаа шүү. Энэ дөр бол миний бодлоо юм байдаг шүү дээ. Одоо төвдүүд гэж ард түмэн дээ. Төвдүүд бол маш их шүтлэгтэй ард түмэн. Төвдийн ард түмэн бол өдөр болгон өсөөсөлтөй бүгд өдөр судар харж өсөөсөлж байгаа шүү дээ, тийм. Яаж амьдарч байна өнөөдөр? Ба дэлхийн хамгийн ядуу байдалтай амьдарч. Тэгэхээр одоо баруун дээрээ одоо Америкт ч юм уу өсөлтөд өдөр харахгүй шүү дээ. Өсгөө сайхан амьдарч байна, тийм. Зүүн бэлэг гэдэг бол нэг асуудалтай төрөө ясна, тийм. За үзэгч хүмүүс бас байгаа шүү дээ, үзэгч хүмүүс. Сайн үздэг мөртлөө барайцлаа муу гэдэг. Сайн байдаг мөртлөө муу үздэг ч юм уу, тийм. Хоёулыг нь хослуулдаг ч юм уу. Янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Үүний хажуу маш олон одоо өвдөлттэй чадамжтай хүмүүс бас байдаг шүү дээ. Энэ хүмүүсийн тухай бол маш их олон одоо түүх томууд байдаг, тийм. Бодцохоо бүр сайн мэдж байгаа. Хөргөө хаяад ирсэн байсан, хөргөний хаагаас тэнд ингээд хэлээд өгчдөг. Гэртээ сууж байгаа өртөө газарт газрын айлд байгаа өвчтөй хүнийг ангааж байдаг, тийм ээ. Тэгэхээр ийм өвчтөй шатлалтай хүмүүсүүд одоо байсаач байгаа шүү дээ. За би тийм хүмүүстэй чинь дуулцахыг хүсээл одоо энэ нэвтрүүлгийг чинь 6 жил 6 дахь сурлаа явуулж байгаа. Тийм хүмүүстэй дуулцах төсөө яадаг үлээ гэлээ. Одоо л бас тийм хүмүүстэй уулз амжаагүй юм. За бидний одоо үг олдож өхөр холдно гэдэг үл юм болж байгаа шээ. Одоо бид нар чинь энэ долларт манай нэвтрүүлгийг орхиж явах зам өртнийг савх ёстой байгаа да. Ямар нэг юм чигээр нэр хэлээд яах вэ? Энэ ингээд хавцсандаа ороод тухайн хүндээ бас танигдах байхаа гэж бодож байна. За таны хувьд энэ хүнийг нэг хүн сэтгэл дундуур байна. За энэ хүн маань одоо сайн хөө гэж боддог юм байна. За сайн хөөдөө уучлаарай. Тэгээд сайн бэлдээрээ гэж одоо хүсье да. Тэгээд зовёо чинь харих хүний тоонд явууллаа шүү гэд. Тань зовёо ч өгье. Уучлаарай тусаад энэ зургийг өгч байгаа тийм ээ. Нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хүнийхээ зургийг хийгээд. За ингээд энэ 7 өдрийн нэвтрүүлгийн орхих зургалтын зураг хар тогтоонд орсноор манай нэвтрүүлгийг цаашид 8 зэмлэгтэн үргэлжлүүлэх боллоо гэсэн үг. За ингээд зэмлэгтэнд мэдээг өргөе. Үзэгч та бүхэнд манай нэвтрүүлгийн зэмлэгтэнтэй сорих боломж байгаа. Манай нэвтрүүлгийн доорх гарч байгаа утсаар болон Facebook хаягаар харилцаж зэмлэгтүүдээ сорих сонирхолтой тал байх бол бидэнтэй хандж болно. Зэмлэгтүүдийг хамтдаа сорих боломж байгаа гэдгийг сануулъя. За ингээд зэмлэгтэнтэйгээ уулзцаа. Эрхэм зэмлэгчтэй. Дөнгөж сая шүүгчний хурал хуралдаж дүнгээ гаргаад байна. Энэ 7 өдрийн шилдэг болон манай нэвтрүүлгийг орхиж явах зэмлэгтний зураг хэдийнэ бэлэн болсон байна. Ингээд энэ 7 өдрт даалгаврыг авчирдаг байсан оролцогч шүүгчдийн саналаар оролцогч Хосоёр таныг энэ 7 өдрийн шилдэг оролцогч болгож зарласан байна. Танд баяр хүргэе. Харин хар тогтоонд хэний зураг байгаа тун удахгүй бид өхөн мэдэх боломжтой болно. Гэхдээ би эхлээд та бүхнээс асуумаар байна. Хар тогтоонд хэний зураг байгаа? Нэвтрүүлгийг орхиж явах зэмлэгтэн хэн бэ гэдгийг эхлээд би та бүхнээс асуухыг хүсэж байна. Даашторч таны хувьд хар тогтоонд хэний зураг байгаа? Манай нэвтрүүлгийг орхиж явах зэмлэгтэн хэн бэ? Ерөнхийдөө эрэгтэй хүн байх баг. Тэгж л. Эрэгтэй хүн. Би бол шууд энэ хажууд хүн л гэж хэлнэ. Алтан гэлээ. Яагаад? Ерөнхийдөө таар огсон гэж магадгүй гэж бодож байна. Таар огсон гэж бодож байна тийм ээ. Алтан гэрэл таны хувьд манай нэвтрүүлгийг орхиж явах зэмлэгтэн хэн бэ? Эмэгтэй хүн болов уу гэж бодож байна. Эмэгтэй хүн гэхлээр маад 3 эмэгтэй хүн үлдсэн байна. Энэ 3-аас хэн байх вэ? Удган сайн хөө. Удган сайн хөө. Оролцох сайн хөө. Таны хувьд энэ 7 өдрт манай нэвтрүүлгийг орхиж явах зэмлэгтэн хэн бэ? Насан жаргал. Лам насан жаргал. Яагаад тэгж үзэж байна? Яагаад гэхээр урд урдын даалгавруудаас нь телевизээр үзэхэд ер нь таах харагдчихлаа. Насан жаргал лам. Таны хувьд би оролцогч сайн хөнгө гэж бодож байна. Сайн хөнгө. Яагаад? Яагаад гэвэл би сая энэ хар тогтыг мэдрэмжээр үзлээ. Хар тогтын дотор сайн хүн байна. Сайн хүн байна. Тав гаднаас нараад мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр мэдрэмжээр сайн хүн гэж үзэж. Тийм, мэдрэмжээр л чинь. Зөв бэлгтэй учраас. Оролцогч Хосоёр. Эмэгтэй хүн байна. Эмэгтэй оролцогч манай нэвтрүүлгийг орхиж явна. Оюуны л. За яагаад та оюун чимийг хасагдана гэж үзэж байна? Ер нь хувь хүний хувьд тэгэл оперын хажуугаар наагуураа талаас нь тэнийх олон буу оролцоо бас шаардлага болох.
Харин над чи таны хувьд манай төрлийн хөгжүүлэх боломжгүй зөвлөлт хэм байна? Оролцогч сайн хөгөл гэж бодож байна. Сайн хөгж үзэж байна. Ер нь үйлдэлээ ч гэсэн үгээ ч гэсэндээ тодорхойлж чаддаг. Альбаа юм бөөрөнхий яг онохж байгаа юм чадахгүй нь би бодож байгаа. Ер нь үнэхээр логс төхөр хандаад байдаг. Зүгээр тухайн үеийн галыг дарах хүнээс хандж. Тэрнээс яг тэрийг хүнд хүрэхээр тэр яг юмны мөн чанарыг олохоор бол би авчаад. Тийм учраас тойроо замаар бөөрөнхий тийм учраас тэнцэхгүй. Манай төрлийн энэ өдөр асыг саналтай. Мөн үү? За баярлалаа. Оролцогч ганч таны хувьд сайхан. Сайхан. Яагаад? Яг тэгвэл үзмөрч хүн тодорхой хэмжээний өөрийн гэсэн мэдрэмж бас өөрийн гэсэн сэтгэл зүй хүнтэй харьцаа ч гэдэг юм уу юмыг мэдэрч байгаа хүнд онцлог өөр байдаг. Би сайн үгээс тийм мэдэрдэг. Тэгэд ч бөө хүнээс ямар нэгэн хүчтэй энерги тодорхой хэмжээгээр мэдрэгддэг. Би өөрөө ч тодорхой хэмжээний хэдэр шавтай учраас мэдж байна. Тэгэхээр энэ хүнээс би тийм мэдрэмж мэдэрдэг. Хоосон. Ямар нэгэн өмссөн барьсан хоёрыг ер нь амтай гэж би үздэг. Тийм учраас тал хасыг зүгтэлтэй. Тэгэхээр энэ хүнийг би биднэрт өрсөлдөх хэмжээний чадaltaй гэж үзэхгүй байна. Бөө биш. Өөртөө чадаагүй байгаа. Дөнгөж суралцаж яваа. Тэгж ойлгох уу? Тэгээс нөө хоёрыг нь бол амлаагүй нөхөд шавтай ч үгүй. Тийм, тэгж ойлгож болно. Энэ бол таны санал тийм үү? За ойлголоо таны саналыг хүлээж авлаа. Харин оролцогч мөндөө. Та 97 онд бол нэвтрүүлгийн шилдэг оролцож болсон. Тэгэхээр энэ 7 онод одоо хараач нэвтрүүлэг орхиж явчихгүй байх гэж бодож байна. Гэхдээ та манай нэвтрүүлгийг хэн орхиж явах ёстой гэж үзэж байна? Миний бодлоор бол бас сайн хөвгөл юм байна. Сайн хөвгөл. Яагаад? Арай сурах юм арай л дутуу байх шиг санагдсан. Дутуу байх шиг байна. Юу дутуу байна? Наа өөрийг мэдэх, таны мэдэх одоо энэ бөөгийн холбогдлолтой зан үйл өөрийгөө ч таны мэдэх зан үйл бас арай жоохон дутуу байх шиг санагдсан. Өөрийгөө тэгж мэдэх ээ. Тийм. Тэгэхээр чи хүн болоог байсан. Хүн болж хүмүүж. Өөрийгөө сайн хүн болох чухлаа гэх юм шиг. Гэхдээ хүн болох чухал гэж тийм ээ. Гэхдээ энэ хүнд бол урд нь айгүйх зам байгаа. Гэхдээ арай л одоохондоо бол арай л дутуу байл гэж бодож. Тийм учраас сайн бэлд, өөрийгөө бэлд, хүүхний талаас бэлд. За та бүхний саналыг хүлээж авлаа. Бүгд саналаа хэлцгээе. Харин хард дугтуул хэн байгаа гэдгийг бол бүгдээр хамтдаа үзцгээе. Шүүгчд бас нэгэн бодолтой байгаа. Шүүгчд бол та нартай адил биш. Хөндлөнгөөс та бүхнийг ажиглаж байгаа учраас хэн бэ? Хэн чадвартай вэ? Хэн зүн бүлэгтэн биш вэ гэдгийг мэдэж байгаа. Мэргэжлийн хүмүүс байгаа учраас бол дүгнэлтээ бол аль хэдийн гаргасан байна. За ингээд үзэгчтэй бүгдээр хамтдаа энэ 7-нд манай нэвтрүүлгийг орхиж явах зүн бүлэгтнийг тодруулъя. Энэ удаад нэвтрүүлгийг орхиж явах зүн бүлэгтэн бол Удган Сайнхуу. Шүүгчний саналаар таныг манай нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн байна. Ингээд энэ удаа та манай нэвтрүүлгийг орхиж цааш нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо гэсэн. Зөвмөлгийн 6 нэвтрүүлэгт ороод цаашгаа явж чадсангүй. Гэхдээ би энэ нэвтрүүлэгт ороод өөрийгөө ямар хэмжээнд яваа гэдгийг мэдлээ. Дээрээс нь би цаашид суралцах ёстой юм байна те. Цаашид өөрийгөө нээх ёстой юм байна гэдгийг мэдж авлаа. Тэгээд дараагийнхаа өөрийгөө сайн бэлтэж агаад Зөвмөлгийн 7-8-нд дахиж эргэж орж ирэх болно гэдгийг хэлсэн мэрэггүй. Саяны хүн одоо оролцогч нар хэлсэн үгнүүд нь те. Миний хувьд зарим нь зөв зарим буруу байсан гэж хэлмээр байна. Тухайн хүний тийм хувь талаас нь тийм хувь хүн талаас нь дүгнэх хэрэгтэй биш. Тэгээ тэнгэр одоо анх шүтэний минь тийм ингэж бас хэлэл дэмий болов гэж бас бодож байна. За зөвмөлчтэй бид бүхэн 8-уулаа үлдлээ. 2 хүн эмэгтэй үлдлээ. Цааш даалгаврууд мэдээж улам хөндрөх болно. Биднээс илүү их зүйлийг үзэгчд маань шаардж байгаа. Тийм учраас үзэгчдийн хэтгэлийг алдахгүй тулд өөрсдийнхээ бүхэл авьяас чадрыг гаргаасаа гэж найдаж байна. Шилдэг зөвмөлгтөн болохын тулд та бүхэнд цааш төвшөө олон дав аваа. Эрхэм үзэгч та бүхэнд зөвмөлгийн 7 нэвтрүүлэг маань хүрлээ. Дараа 7 хоногт бид бүхэн илүү сонирхолтой даалгавраар зөвмөлгтүүдэд сорих болно. Дараагийн 7 хоногт уулзлаа түр баяртай. Баяртай зөвмөлгч.